Сайн байна уу хүүхдүүдээ? За 9-р ангийн 73 квадрат хэмжлэлийг бодох. ax квадрат нэмхэн bx нэмхэн c тэнцвүүдийг a нь ямагт тэгээс ялгаатай. Хэрэв a нь тэгтэй тэнцв бол энэ маань шугам тэгшгэл болчихно. ax квадратын нүүр тэг болоод тэгээд bx нэмхэн c тэнцвүүд тэг буюу шугам тэгшгэл болчихно гэсэн үг. За квадрат хэмжлэлээс нэгдүгээрт дискримантыг олох ёстой. Дискримант гэдэг маань өөрөө d тэнцвэг b квадрат хасах нь 4ac. b гэдэг маань x-ийн өмнөхтөө, b 4 гэдэг маань томьёоны 4, a гэдэг маань x квадратын өмнөх коэффициент, c гэдэг маань сүүл гишүүн. Хэрэв дискримантыг олохдоо тоо гарна. За дискримант маань тгээс их тоо гарсан бол 2 язгууртай. Дискримант маань тэгтэй тэнцв бол 1 язгууртай. Дискримант маань тгээс бага бол шийдвүү гэсэн үг. За 2 дугаарт x одоо дискримант маань тгээс их болон тэгтэй тэнцвүү тохиолдолд бид нар x1 x2-ыг олно. x1 x2-ыг олохдоо за энэ томьёогоор олдно. x1 x2 гэдэг маань хасах 5 нэмэх хасах язгууртар дискримант хувахан 2a гэсэн томьёогоор олдно. Би гэрийн даалгаварт 10 бодлого өгсөн байгаа. Тэрнээсээ би 4 бодлогыг та хэдэд бодож өгөх гэж байгаамаа. Нэгдүгээр бодлого маань y квадрат хасах нь 8y нэмэх нь 7. За эндээс бид нар юуг олох ёстой вэ гэхээр а гэдэг маань y-ийн квадратын өмнөх тоо буюу y квадрат гэсэн учраас 1 гэж ойлгоно. За v гэдэг маань хасах 8 y-ийн өмнөх тоо, c гэдэг маань 7 сүүл гишүүн гэсэн үг. За дараа нь би дискримантыг олох ёстой. Дискримант гэдэг маань өөрөө b квадрат гэсэн. b квадрат гэдэг маань хасах 8-ийн квадрат хасах нь 4 ac a нь нэгтэй тэнцүү, c нь 7-той тэнцүү. За эндээс дискримант маань 36 гэж гарч ирж байгаа. 36 маань тгээс чих учраас 2 язгууртай гэсэн үг. За одоо бид нар 2 язгууртай. За 2 язгуурыг нь олох ёстой. y 1 2 гэсэн учраас тэнцүү хасах v. Хасах v гэдэг маань v маань өөрөө хасах 8, хасах v гэхээр нэмэх 8 болно гэсэн. Нэмэх хасах язгууртар 36 хуваах нь 2a 2-ыг өрчих нь 1 гэсэн үг. a нь нэгтэй тэнцүү учраас. За эндээс 8 нэмэх хасах язгууртар 36-аас 6 гарна хуваах нь 2. Эндээс y1 тэнцүү 8 дээр нэмэх нь 6 хуваах нь 2. 8 дээр 6-гаа нэмбэл 14, 14-ийн 2 тухайвал 7. За y2 гэдэг маань 8-аас хасах нь 6 хуваах нь 2. 2-ийн 2 тухайгаад 1 гэсэн үг. За дараагийн жишээг аваад үзье. Жишээ 2. Жишээ 2 маань 5x квадрат хасах нь 6x нэмхэн 3 тэнцүү тэг. За бид нар эндээс a-га олох ёстой. a гэдэг маань x-ийн квадратын өмнөх тоо буюу 5. v гэдэг маань x-ийн өмнөх тоо буюу хасах 6. c гэдэг маань нэмэх 3 гэсэн үг. За эндээс дискримант олох ёстой бид нар. Дискримант тэнцүү v-ийн квадрат. v гэдэг маань хасах 6-гийн квадрат хасах нь 4-ийг өрчих нь a гэдэг маань 5, c гэдэг маань 3. За эндээс хасах 24 гэсэн тоо гарч байгаа. Хасах 24 гэдэг маань дискримант нь хасах 24 буюу тгээс бага гарч байгаа. Хэрвээ дискримант нь хасах тоо буюу тгээс бага тоо бол тухайн квадрат хэмжлэл шийдвүү гэсэн үг. За дараагийн жишээ буюу 3 дугаар жишээг аваад үзье. 3x квадрат хасах нь 18x нэмхэн 27. 3, 18, 27 гэсэн тоонууд маань бүгдээрээ 3-ийн үрживрүүд учраас 3 тухайгаад өгчий. 3x квадратыг 3 тухайгаар x квадрат хасах нь 6x нэмхэн 9. Нэмхэн 9 тэнцүү тэг. За эндээс би a, b, c-г олох ёстой. a гэдэг маань x квадратын өмнөх тоо буюу 1, v гэдэг маань хасах 6, v гэдэг маань хасах 6, c гэдэг маань 9-тэй тэнцүү.
За эндээс би дискримант олох ёстой. Дискримант гэдэг маань v-ийн квадрат буюу хасах 6-гийн квадрат. Хасах нь 4, а гэдэг маань 1, с гэдэг маань 9. За хасах 6-гийн квадрат 36, 36-аас 36-гаа хасаад тэг. За дискримант нь тэгтэй тэнцүү бол 1 шидтэй гэсэн үг. За тэр шидийг нь олъё. За x 1 2 тэнцүү хасах v гэдэг маань хасах 6 учраас хасах 6 бид нар эсрэг тэмдэгтэй буюу нэмэх 6-гаар авна. Нэмэх хасах язгуур дотор дискримант нь тэг учраас тэгээ бичлээ. Хуваахан 2-ыг үржих нь а гэдэг маань 1-тэй тэнцүү. 2-ыг үржих нь 1 гэсэн үг. За эндээс 6 хуваахан 2 гэсэн үг. Эндээс 6-гаа 2-т хуваавал 3 гарна. За эндээс x тэнцүү 3 гэсэн шид гарч байгаа гэсэн үг. Ганцхан шид учраас тэр ганц шид нь 3 гэсэн үг. За дөрөвдүгээр жишээ маань 2x квадрат нэмхэн 3x хасах 1. Эндээс би а-гаа олох ёстой. А нь 2 нэмэх 2 а нь 2. За бал маань жоохон баллаад ивгүүл бичигдээд энэ өнөдөр а нь 2-той тэнцүү, v нь 3-той тэнцүү, с нь хасах 1-тэй тэнцүү. За эндээс дискримант олох ёстой. Дискримант гэдэг маань өөрөө v-ийн квадрат буюу 3-ийн квадрат, хасах нь 4, а гэдэг маань 2, с гэдэг маань хасах 1. За эндээс 9-ээр нэмэх нь 8 буюу 17. 17 тэгээс их учраас 2 шидтэй. За тэр 2 шидийг нь олъё. x 1 2 тэнцүү хасах v гэдэг маань 3 нэмэх 3 учраас хасах 3 нэмэх хасах язгуур дотор 17 хуваахан 2-ыг үржих нь а буюу 2-ыг үржих нь 2. За эндээс салгаад бичиж x1 x2 x1 нь тэнцүү. За хасах 3 нэмэх нь язгуур дотор 17 маань ямар нэгэн бүхэл тооны квадрат биш учраас язгуур дотор 17-оор хിവэрэ бичигдэнэ. Хуваахан 2-ыг 2-оор үржүүлээд 4. За x2-оо бичвэл хасах 3 нэмэх хасах зөвхөн нэмэхээр авсан учраас одоо бид нар хасахаар авна гэсэн үг. Хасах язгуур дотор 17 хуваахан 4 гэсэн үг. За анхаарал тавьсанд баярлалаа.